Улсын хурлын 2026 оны хаврын ээлж чуулганы 3 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн уралдаан нээснийг мэдгдэв. Чуулганы нэгдсэн уралдаанаар хэлцэх асуудлыг танилцуулъя. Өнөөдрийн уралдаанаар дараах нэг асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын ерөнхий сайдыг үүрэгт ажилласан чөлөөлөх тухай асуудал. Хэлцэх асуудалтай орё. Монгол Улсын ерөнхий сайдыг үүрэгт ажилласан чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын ерөнхий сайд өөрийн хүсэлтээр ажиллаж чөлөөлөх хүсэлтэд гаргасантай холбогдуулж энэ асуудлаар төрийн байгуулалтын байнгын ороо хуралдсан. Төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг Улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Цэндийн сандаг очир танилцуулна. Сандаг очир гишүүнийг эндэрт дүрье. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ, Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн, Улсын хурлд ирүүлсэн Монгол Улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан шитрийн Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100-гийн 1-р хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан шитэр ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд гаргасан бөгөөд тэрээр дэлхийн нийтийн өмнө нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа төвжээнд зарцуулах 1 өдөр байтугай 1 минут ч манай улсад байхгүй. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан эх орон ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүн тавьж Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-р хэсгийг үндэслэн Монгол Улсын ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэд гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч Улсын хурлын чуулганы уралдаанаар хэлэлцүүлж өгнө үү хэмээн өөрийн хүсэлтэд дурджээ. Монгол Улсын үндсэн хуулийн 40-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 1-р хэсэгт Улсын хурлаас ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шөнө ерөнхий сайдыг томилсноор дуусгар болно гэж заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Гомжуугийн Зандан шитрийг томилох нь зүйтэй гэж үзсэн болно. Монгол Улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан шитрийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ, Монгол Улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан шитрийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлт, Монгол Улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан шитрийн чөлөөлөгдөх хүслийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарланд тусанд баярлалаа. Монгол Улсын ерөнхий сайдаас чөлөөлөгдөх шалтгаан үндэслэлийн талаар асуулт асууж үг хэлэх Улсын хурлын гишүүд нэрээ өгнө үү? За, Бямцогт гишүүнээр таслалаа. Сархтын Зүлбухар гишүүн үг хэлнэ. Асуулт асууж болох дарга. За Монгол Улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан шитраас асуух асуулт байна. За сая би төрийн байгуулалтын байнгын ороонд бас таны хүсэлтийг танилцсан шийдвэр гарлаа. Таны хүсэлтийн гол агуулга бол гадаад талдаа бол бид бол хямралтай юм нөхцөл байдалтай байна. Тэр нь бол дайн бүхий байдлаас үүдсэн томоохон эрчим хүчний нефтийн хямрал бий болсон. За энийг дагаад бол энэ олон улсад бас эдийн засгийн хямрал бол маш тодорхой бас даамжирч байгаа. За энэ байдал бол Монгол улсад ч гэсэн бас нөлөөгөө үзүүлнэ. Яг ийм хямралтай нөхцөл бид дотооддоо улсын хямралтай байж болохгүй гэдэг үднэс би энэ шийдвэрийг гаргалаа гэдэг та тийм тайлбар хийж байна. За энэ бол бас нэг талдаа бас улс төрийн чухал соёл байх. Энийг бол бас ойлгож байна. Та төрийн хүний хувьд бол бас туршлагатай хүний хувьд сайтар бодож бас гаргасан шийдвэр гэдэгт бас эргэцэхгүй байна. За тэрнээс гадна бид өнгөрсөн хугацаанд бас тодорхой тоонуудыг таны шинэ танилцуулсан байдлаар бол өнгөрсөн хугацаанд бол бас ойлгосон.
эдийн засгийн өсөлт бол 25.6.5% байсан. За бид түүхэндээ байгаагүй ийм одоо шинэ улсын төсвийн алдагдлыг бассан шийдвэр гаргасан 2.3 одоо их найдын за валютын нөөц бол 7 тэрбум төрсөн хөдөө аж ахуйн салбар 30%-аар одоо шинэ өссөн 30 гаруй хувиар сүүлийн жилүүд одоо тэр битгий төрийн албаагчтай холбоотой байнга одоо тоотон холбоотой бас ийм шүүмжил явдаг. За үүнийг та бүхэн 226,214 мянга удаа болгож бас бууруулсан гэсэн жоохон чадварлаг төр болох чиглэлээр гарсан үр дүнгуудын тухай ярьж байсан. Цаашаад бас оюутлогоо төслийн хүрээнд бол оюутлогоо төслөөс Монгол улсын өргөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын хурлын 120 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжлийг хангах чиглэлээр бас та бүхэн бас хилцээрийн ширээний ард суусан тодорхой үр дүнгууд гарч ирсэн гэсэн ийм зүйлүүд хэлж байсан. Тэр уран асуулт байна. Ер нь одоо чинь та бүхэн ажил хийх явцад таны кабинет ямар сорилтууд байсан бэ? Нийгмийн эдийн засгийн. Тэр нийгмийн эдийн засгийн сорилтыг бол давах чиглэлээр бол та бүхэн бас бүхэлдээ ямар одоо шинэ улс төрийн одоо манлайлал үзүүлсэн бэ гэдгийг бас олон нийтэд ярих хэрэгтэй байна. Энийг та бас бидэнд танилцуулаач гэж байна. Хоёр дахь зүйл мэдээж хэрэг одоо энэ эдийн засгийн хямрал Монгол улс руу одоо орж ирэх юм бол томоохон сорилтууд даах байх. Тэгэхээр таны хувьд бол дараагийн ерөнхий сайдад энэ үүсвээ нөхцөл байдлаас гарахын тулд ямар улс төрийн за эдийн засгийн нийгмийн одоо шийдвэр гаргах ёстой гэсэн юм бэлтгэлийг хангасан уу? Энэ дээр та бүхэн бас ажиллаж байсан бахаа гэсэн юм асуулт байна. Гурав дахь зүйл бол чон бороноор гэдэг та өнөөдөр бас одоо тодорхой мэдээлэл өгсөн Rio Tinto компани за манад одоо бичиг ирүүлсэн. Засгийн газарт бичиг ирүүлсэн. Овоо хилцээрийн ширээний ард овоо сууж яснаа. Одоо бол энэ зарим юмнаас бол энэ ухарсан байдалтай одоо буцсан байдалтай эсвэл одоо биднийг бол шантаажсан байдалтай гэрцайлсан байдалтай ийм одоо зүйл бичсэн байна гэж. Тэр энэ талаар бол таны одоо бодол юу байна? Энэ тогтоол бол хэрэгжих ёстой шүү дээ. Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй, хэрэгжлийг хангуулах үүрэгтэй. Цаашлаад одоо оюутлогын компани бол Монголын өөрхөн компани учраас энэ хэрэгжлийг бас одоо хангах ёстой учраас энэ дээр та бүхэн одоо ямар бэлтгэл хангаж байна гэсэн асуулт байна. За төгсгөлд нь мэдээж хэрэг одоо би бол бас Гомжовын зандагчдаар энэхий сайдтай бол бас хамтарч ажиллаж ирсэн. Засгийн газрын хэрэглэх газрын дарга байх үед бас миний бас дарга байсан учраас бид хамтдаа бас төрийн ажлын тодорхой ажлуудыг хийж ирсэн. Өөрийнх нь одоо мэдлэг туршлагыг мэдэх үүднээс бол би бас таны хийсэн зүйлийг бид бас хүлээн авч хүндэтгэж одоо хандж байгаа шүү гэдэг хэлье. Таны улс төрийн цаашдын замнал дардан байх болтугай таны одоо ажил амьдралд сайн сайныг хүсье. Баярлалаа. Ерөнхий сайд хариулъя. За Зүлхбар гишүүний асуултанд хариулъя. За 3 асуулт асуулаа. Ямар сорилтууд байсан бэ гэж. За энэ өнгөрсөн жил бол улс төр эдийн засгийн сорилтууд дүүрэн жил болж түүхэнд үлдсэн. Гадаад орчин дайнтай хүйтэн, дотоод орчиндөө бужигнаантай. Ингээд байнгын шүүмжлэл дайралт олон бэрхшээл сорилт дундууд бид бүхний даван гарч одоо бензин шатхууны хомсдол, төсвийн тасалдал, татварын бууралт, дэлхийн зах зээл дээр нүүрс манай гол нэрийн бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнүүдийн ханш 2 дахин үнэ, ханш 2 дахин унсан гэх мэтлэн олон сорилт бэрхшээлүүдийг даван туулж за одоо ард иргэдийн амьдралд дарамт учруулад байгаа хэрэглээний үнийн өсөлт инфляц одоо 8.3%-тай 5 сард за 6 сард 9%-тай за энэ чигээрээр үргэлжлүүл одоо 2.5 жилч тийм эрсдэлтэй үед бид авч одоогийн байдлаар инфляц 6.5% болж одоо буураад байна. Энэ бол засгийн газар эдийн засгийн зөв бодлого явуулж төсөв тодтол цаг алдалгүй шуурхай хийж төсвийн үргэлгэн зардлыг бууруулж экспорт нэмэгдүүлсний үр дүн. Төсвийн тэнцэл 432 сая долларын алдагдaltaй байсан. Одоо 2025 оны эцэст 1 тэрбум долларын ашигтай болж үүний үр дүнд энэ бол төсвийн хэтгэлэлтийг бууруулж мөрчлөг дагсан бодлого хэрэгжүүлж экспортыг дэмжсэн засгийн газрын бодлогын бодит үр дүн бөгөөд үүний үр дүнд валютын нөөц 7 тэрбум доллар түүхэнд анх удаа хүрсэн. Уул уурхайн салбарт нүүрс бодит хэмжээгээр 90 сая тоннд хүрч экспорт нэмэгдлээ. Одоо эхний 3 сарын байдлаар ихэд өнгөрсөн оныхоос өмнө үеийнхээс 40% өндөр нүүрсний экспорт хийж байна. Хэдийгээр үнэ нь одоо бараг 2 дахин буурсан ч гэсэн нийт экспорт мөнгөн дүнгээр энэний үр дүнд 15.8 тэрбум долларт хүрч бодиттой хадгалагдаж чадсан. Тэр дотор уул уурхайн салбарын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж самсан ноолоор 4.7 дахин махны экспорт 25.7%-аар нэмэгдсэн энэ экспортын бүтц өөрчлөгдөж эдийн засгаа солонгоруулж эхэлсний бодит үр дүн болсон. За ингээд энэ олон сорилт бэрхшээлүүдийг тооцох
цаг байхгүй. Яагаад тэгэхээр одоо гадаа үүдэн байх дотроо дулаахан байх ёстой гэж би байнга хэлдэг. Гэтэл өнөөдөр дэлхийн 90 гаруй улсад шатгууны хомсдлоос үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямрал нүүрлэж зарим улсууд онц байдал тогтоогоод цаг минутаа уралдан яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж хахад одоо улсын хурл дөргөн барьсан шатгууны импортын татварыг тэглэх хууль хэрэгжил хэрэгжихгүй байна. Энэ бол нөгөө импортын энэ өсөж байгаа шатгууны үнэ тогтоон барих улмаар энэ чинь инфляцид шууд нөлөөлдөг суур үн учраас хязгаарлах. За ингээд муу төсөөллөөр $190 шатгууны үнэ хүрэх. За одоогийн өдрөг төсөөллөөр $110 барих энэ 3 сценаар төсөөллөөр бид бүх тооцоо судалгааг нь хийгээд одоо 3 шатгуур. За ерөнхий сайдын микрофоныг нээж өгье. За одоо сорилтыг яаж давах вэ гэхээр ийм давах зохис төлөвлөгөө боловсруулагдсан эдийн засгийн тусгай арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг тэргүүн шадар сайд Жаданбын инх байраар халуусан ажлын хэсэг засгийн газрын уралдаанаар 2 удаа хэлцүүлээд одоо өнөөдөр улсын хурл дөргөн барихаар төлөвлөж байсан. Одоо ингээд шинэ засгийн газар бүрдээд энэ бодлого хэмжээгч тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ер нь за яг гадаад ер нь үндсэн хуулийн 6-гийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Rio Tinto компанид өнгөрсөн оны эцэст загтал явуулаад 1-р сарын 15-нд ирсэн загтлаар одоо бидний тавьсан 5 асуудлуудаар тодорхой яриа хэлцээ өрнүүлэхээр хүлээн зөвшөөрөд яриа хэлцлийн 4 удаагийн яриа хэлцээ ажлын хэсгүүд амжилттай явуулж байна. За энэ хүрээнд дотроо одоо 5 тавьсан асуудал бол Монголын талын үр өгөөжийг 60% болгох. Оюу толгойн төсөлд Монголын ард түмний хүрдэх үр ашгийг 60% өргөх. Тэгээд тогтоол 53% гэж байгаа бол бид бусад уул уурхайн дотоодын компаниудаас Зүлфгар гишүүн тодруулъя. Ерөнхий цаг нь одоо хүрэг учраас бүрэн хариулж чадсангүй. Тэр Риотинтгийн одоо манай талд засгийн газар төгссөн хариултаа холбогдуулаад таны одоо хариултыг бүрэн авъя. Баярлалаа. Ерөнхий сайд хариулна. Ингээд нэгдүгээр бол Монголын талын үр өгөөжийг 60% өргөх дотоодын компаниудаа 60%-аар тохиролцоо бид нар гэрээ байгуулаад явж байгаа учраас энэ жишээ баримтлалыг гэж юм шаардлага тавьсан. 2-дугаар зээлийн хөг бууруулах, 3-дугаар менежментийн төлбөрийг 2 дахин илүү бууруулах, 4-дугаарт бид ногд ашгийг одоо 10-20 жил хүлээгээд байна гэж байгаа. Бид нар энэ жилээс хүртэж эхлэе урьдчилж авъя гэдэг ийм асуудлууд. За 5-дугаарт нь онтрыг Монгол улсад ашигтай хэлбэрээр гэрээлэл байгуулах ийм 5 шаардлага тавиад тодорхой прогресс ахис дэвшилтэйгээр яриа хэлцээнүүд өрнөж байсан. За ингээ уулзалтын үеэр бидний тавьсан асуултууд дээр бас бүтээлч санаачлалууд өрнөж тодорхой ахис дэвшлүүд гарч ирсэн. Энэ ажил үргэлжлэх ёстой. Тэгээ одоо үгийн явагдаж байгаа улс төрийн тодорхой бус байдал яриа хэлцээнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг бид бодиттой харж байна. Энээс болоод яриа хэлцэл бол удаашрж байгаа. Айлын төлөв өгч байгаа саналууд өөрчлөгдөж байгаа жишг нь энэ бодит байдлыг харуулж байна гэж хэлж болно. За ингээд цаашдаа сорилтуудыг даван төлөх. За жигжиг сүрэнгийн чин бүрэн гишүү асуулт асууна. Үг хэлнэ. За би асуулт үгүй цуг хэлчихье. За нэгт одоо төрийн хар хүн ёс зүйтэй байх сандал ширээ төлөө биш. Улс их орон тулгамж байгаа асуудлыг сорилтуудыг харж чадж байгаа. Бусдаас үлгэр жишээ болж чадж байгаа танаар бас бахархаж байна. Бас эрүүл мэндийн салбарт ерөнхий сайдаар томилогдонгуудаа ханцуу шамлан улаан бурхны нөхцөл байдалтай очиж танилцаж гим зэмгүй олон жаахан хүүхдүүд амьсгалын аппаратаа ухаангүй тэр хүнд нөхцөлд 7 хонолгүй цуг очиж байсан. Сар бүр эрүүл мэндийн салбарын тулгамж байгаа асуудлыг газар дээр нь очиж үзэж ажиллаж тэр байтугай одоо засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан бол одоо тантай нэг кабинетд ажиллаж байсан эрүүл мэндийн сайд хүний хувьд бол одоо маш их дэмжлэгтэй ийм зүйл байсан. Түүнээс гадна одоо бид 2 удаа төсөв баталсан. За ялангуяа одоо 26 оны төсөв батлагтай холбогдуулан бид бас одоо нээлттэй олон нийтийн саналыг авч тэр дотроо төсвийн урсгал зардалд одоо ямар нэгэн ачаа бололгүйгээр бид хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн. Энд бид одоо гадаадын донор орнууд нэн хөнгөлтэй зээл, боцолтгүй тусламж гээд нийтдээ 1.3 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлж олон чухал төслүүдийг гараанаас нь хөдлөглөө. Тухайлх юм бол одоо сэргийжүүлэх нас баралтыг ярмаар байна.
жилдээ бид 18 мянган иргэдэд алдаг бол 2028 онд 16 мянга болохоор том амбицтай зорилго агуулan энэ төсөл биш. Одоо гараанаас нь гарсан ажил болоод явж байгаа. Бас одоо ажиллаж байгаад их талархаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 75% нэмэгдлээ. Бид ердөө төсөв дээр нэмэлт одоо урсгал зардлаас 190 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан ч гэсэн эрүүл мэндийн салбарын ажилчдын 35-6 мянган ажилчдын цалинг 75% нэмэгдүүлж, жирийн залуухан эмч ТЭВ 4-р одоо ангилд байгаа сая 400 мянган төгрөгийн цалин авж байгаа залуу эмч сувилагч өнөөдөр оны эцэст 2 сая 440 мянган төгрөг авахар боллоо. Энэ бол том дэвшил гэж харж байна. Таны зэгцрэх хөдөлгөөн, энэ хөдөлгөөн дотор бид бас одоо эрүүл мэндийн даатгалын санхүүгийн сахилга баттай болгож, онгорхой уутуудын урагдлыг одоо ойд засаж 520 тэрбум төгрөгийн одоо үр ширтээ гаргахаас бид бас хамгаалж сэргийлж чадлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас дамжуулан бид анхан шатны тусламж үйлчилгээг бодиттой нэмэгдүүлж, анхан шатны тусламж үйлчилгээг бодиттой болох энэ том зорилтуудаа биелүүлж чадсан. Тэр дотроос онцлоод хамгийн чухал зүйлийг хэлмээр байгаа. 30-аас 60 насны залуучууд, эрэгтэйчүүд нас баралтанд 4 дахин ихсэж байгаа бол бид энэ дээр одоо онцгой анхаарал тавьж санхүүгийн аргаар стратегийн худалдаа авалт хийхээр нас баралтыг бууруулах том зорилго тавьж чадсан. Тэгэхээр би танаас асууж байгаа зүйл бол одоо бидэнд тулгамдаад байгаа энэ сорилтууд, энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлөх үү гэдэг дээр та нэг 2-3 жишээ хэлж өгөөч гэж хүсэж байна. Ажим бүрэн гишүүний асуултанд ерөнхий сайд хариулна. За макро эдийн засгийн өсөлтийн бодит үр дүнг айл өрх болгоны үе таалгаар оруулах одоо зэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг засгийн газраас боловсруулж батлаад хэрэгжүүлж байгаа. За энэ 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд яам, газар, агентлаг болгонд чиглэл үүрэг өгдөж энд яг айл өрхөд амьдралд наалтцтай, хүнд наалтц, хүний амьдралд наалтцтай бодиттой юм л хийх гэсэн шаардлага тавьсан. Хамгийн өмнөх засгийн газрын уралдаанаар ихэд бид 104 ажлын төлөвлөгөө нэг үржил яг айл өрх болгоны үе таалгаар орох төр зөвшөөрлийг, хөнгөвчлөг, ард иргэдийн хүн суртал чиглэлийг багасгах, өртөг зардал багтаа боловч амьдралд өгөөчтэй, наалтцтай бүх ажлыг ийм даалгаврагч ажиллаж байгаа. Энэ дотор татвар чиглэл, нийгмийн даатгалын шимтгэл, татврын багц хуулийг улсын хурд өргөн барьж 2.7 их найдаар бууруулахаар төлөвлөлөөд байна. Ийм цогц 300 хоногийн ажлын төлөвлөгөө батлаа засгийн газар хэрэгжүүлж байгаа. За энэ 300 хоногийн ажлын төлөвлөгөөгөө бид 2-7 хоног тутамд нэг удаа засгийн газараар хэлцэж үүрэг чиглэлийн өгч баталгаажуулж ажиллаж байгаа. Энэ дээр нэмээд одоо олон улсын байгууллагын судалгаагаар тодорхойлсон 104 тодорхой ажил байна. Яг ард иргэдийн айл өрхөд орох амьдралд наалтцтай макро биш микро түвшинд наалдах юм бодиттой ажлуудыг төлөвлөөд явж байгаа. За энэ ажлаа дууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ сорилтууд бол хэдийгээр хүнд бэрхшээлтэй боловч бид зохицуулах арга замууд байгаа. Энийг тодорхойлцсон, төлөвлөгөөнд тусгагдсан, гадаад харилцааны чиг шугамар яриа хэлцэл явуулж одоо манайхыг доктортой хангаж байгаа бас Оросын холбооны улсын засгийн газар талархал илэрхийлэхийн зэрэгцээ бид бас үнэ докторжуулах саналыг тавьдсан, бас наажтайгаар судалж үзэхэ хариу өрүүлсэн. За мөн төмөр зам, тээвэр, газын хоолой, зис, ган одоо гин төслүүд бас амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ бүхэн бол ард иргэдэд бодиттой амьдралд үр дүнг өгнө. Ийм ажлууд үргэлжлэх ёстой, тууштай хэрэгжих ёстой. Энэ ч гэсэн тууштай хэрэгжиж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Гагцгүй энэ үед ёс суртахууны өндөрлөгт байж бид энэ ард түмнийхээ өмнө тулгараад байгаа энэ асуудлуудыг шийдэхин төлөө томор гişг харж ажиллаж сурах ёстой гэж үлгэрчээ болох гэж би ийм алхам хийж байгаа. Хувийн явцсан үргэлж шиг тулга тойрсон хэрүүл биш. Ард иргэдэд юу хэрэгтэй вэ гэдгийг бид анхаарах ёстой. Ийм төрийн түвшээд төр засаг бол ард иргэдэд шаардлагатай байгаа тэр тайван сайхан амьдралын төлөө ажиллах ёстой болохоос биш. Аль улс төрч хэн ямар хожилт хүрэх хамаагүй. Ийм учраас би албан тушаалтаа зууралдахгүй, хувийн эрх хишгээ хоошоо тавиад том эрх хишгээ бодоод улс орныхоо эрх хишгийг 90 тэрбум тавиад ажиллаачаа гэсэн үлгэр дуурайлыг үзүүлж улсын их хурлын гишүүдэд урайлга гаргаж ийн гэж таавхан ойлгох юм. Энэ бол би зөвхөн албан тушаалаа өгж байгаа хэрэг биш. Өнөөдрийн нийгмийн энэ ёс зүйгүй хандлага, хэрэгсээ хэтэрж байгаа худал мэдээлэл энэ юмд нийгмээрээ биднийг хариуцлагатай байж хаана хариуцлагатай байж сурья. Ингэж улс орны эрх хишгээ бодоод хоошоо алхаж том эрх хишгээ бодож нэгдэж чадвал бид бүх асуудлыг шийдэж чадна. Ерөнхий сайдад нэмэлт 1 минут.
Энэ бол бидний энэ сорилтыг даван туулах арга зам. Улс орныхоо ард иргэдийнхаа эрх ашигын төлөө нэгдэж чаддаг, том ашигын төлөө нэг байж чаддаг, хувийн жижиг шунал хүслээ хаяж чаддаг айдас шунлаа даваад том ашигаа бодож чадахыг л би үлгэрлэе гэж бодож ийм шийдвэр бодож байгаа. Надад хүсэл айдас шунал алга. Ийм учраас би албан тушаалтаа зууралдахгүй, улс орныхоо ашигыг бодно, хулгайтай эвлэрэхгүй, худалдаа эвлэрэхгүй, ийм л зарчмаа баримталж ажиллаачаа гэж та бүхэнд уриалж би ийм шийдвэрийг гаргаад өчигдөр 10 цагтын шийдвэрээ би пост гаргаж та бүхэнд бас нийт иргэдэд мэдээлсэ. Чимбүрэн гişүү нэмэлт 1 минут. За тэгэхээр би бас одоо ардчсан намынхаа одоо энэ парламентын гишүүдэд зориуд хэлмээр санагдаж байна. 4 сарын өмнө одоо намын дарга, их хурлын дарга байж болно гэж хэлжгээд одоо дахиад 4 сарын дараа болохгүй гэж хэлж байгаа нь өөрөө хэр ёс зүйтэй байгаа вэ гэдгийг бас асуумаар санагдаж байгаа. За ингээд Зандан Шатар ерөнхий сайд нанд надад итгэл үзүүлж нэг кабинет оруулсанд гүн талархал энэ нэр төрийн хэрэг байлаа. Ингээд эрүүл мэндийн сайдын хувьд биш, эмч хүний хувьд бас одоо салбарын нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарт ээлтэй ерөнхий сайд байсан танд бүр талархснаа илэрхийлье. Иргэдэл гişүү асуулт асууна. За баярлалаа. Тэгээд үнэхээр одоо бид нар нэгдмэл байж чадах бол их чухал юм аа. Сая ерөнхий сайд хэллээ. Одоо нэгдээд ирэхээр өнөөдөр бараг шөнийн цагаар эртцээ бүрдүүлэл их хурлаа явуулж чадаж байна. Тэгээд зэрэг өнөөдөр бид нар манай их хурлын олон цөөнхийг бүрдүүлж байгаа, сөрөг хүчнийг бүрдүүлж байгаа 2 бүлгийн зарим улс төрчдийн хит улс төрийн хэрэглээс болоод гэж засгийн газар унгах алтанд орхоос өөр замгүй болсон гэж харамсаж байгаа юм аа. Тэгэхээр миний бие бас их олон жил насалж байгаа болохоор Юмжаагийн зэдэн балгаагаас эхлээд Гомжмын Зандан Шатар хүртэлх ерөнхий сайд нарыг бас хол ойроос харж явсан хүн юм аа. Энэ ардчлалын жилүүдэд засгийн газар хэдийн хурдан солигчсэн боловч бас цөөн тооны сайн ерөнхий сайдууд байсан юм аа. Юу нэм нь одоо пунцгийн жасрааг байг нэрлэмээр байна. Ямар хүнд засаг аваад яаж дээш дүндүүл гэж байлаа. Би бол Зандан Шатар ерөнхий сайдыг бас нэг тэр зиндааны ерөнхий сайд гарч ирж байгаа юм байна даа гэж харж явдаг байсан. Харамсалтай нь өнөөдөр өөрийнхөө хүсэлтээр энэ ажлаа өгье гэж их хурлд оруулж ирж байгаа юм байна. За энэ бол харахад хүсэлт гэж бичигдсэн боловч үннийг хэлэхэд бас их оронч санаачлага юм аа. Ингэхгүй бол манай улс төрд нүүрлсэн энэ хийрхэл маань системээ бараг зогсоочих аюултай ийм байдалд хүрсэн учраас хамгийн түрүүн санаачлал гаргасан танд бас талархаж байна. Тэгээд нэг 2 асуулт байх юм аа. 9 сар гаруй ажиллаа. Энэ хооронд бол одоо манай Эрдэс байлгийн салбарын асуудлаар бол нэлээд олон ажил хийсэн. Тэр дундаа Рио Тинтотой одоо хилцээрийг амжилттай эхлүүлээд 2 дахь уулзалтын дараа бол нэлээд шангаж ардлага тавьсан. Та нарын оруулж ирж байгаа энэ санал над таалагдахгүй байна гэж хэлсэн. За дараа нь одоо мөн саяхан усны төлбөрөө төлөхгүй бол ус өгөхгүй гэж хэлжлээ. Тэгээд Зандан Шатар сайдын огцрох гэж байгаа цаг үе энэ 2 мэдгдлийн цаг үе энэ төр бол ингээд цаг хугацааны үед бол таарад байгаа юм. Гадуур бол ингээд Рио Тинтотой үзэлцсэн хүн унд юм даа л гэж байна. Би бол тэгж бодохгүй байна. Тэгж ер нь бодохыг хүсэхгүй байна. Гэхдээ Рио Тинтотой хийж байгаа энэ хилцээр маань яг одоо ямар шатандаа явж байгаа юм. Энэ хамгийн дээд зорилго маань хаа хүрэх юм. Тэр хүүгийн хэмжээ нь одоо хэд болоод бидний одоо хүсэл эрмэлзлийг хангах юм. За Монголын ард түмэнд өгөх ашиг нь хэдэн хөв болохтойгоо зэрэг энэ маань одоо Монголын ард түмний үндсэн үйл заасан эрхийг хангах юм гэдэг дээр нэг та нэг тодорхой хариулт өгөөч гэсэн нэг ийм асуулт байна. Хоёрдугаарт сая Чимбүрэн сайд ярьлаа энэ салингийн асуудлаар. Тэгэхээр сүүлийн жилүүдэд төрийн албаа агчдын салингийн хувьд бол хамгийн том ажил хийсэн сайд гэж ерөнхий сайд гэж би таныг бодож байгаа маа. Одоо 26 оны төсөвт бол боловсролын салбарын салингийн нэмэгдэл 519 тэрбум төгрөг тавьсан санагдаад байгаа. Зөвхөн салингийн нэмэгдэлд. Гэтэл өнөөдөр боловсролын салбараар ямар яриа яваад байна вөхтэн зэрэг энэ багш нарын салин нэмэгдээгүй. Заримийнх нь хацагдсан байна гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо манай үйлдвэрчний байгууллагын хамгийн том дарга Монголын
цуглаалаараа хэлж байна. Энэ боловсролын салбарын ажилтны салин нэмэгдсэн нэмэгдээг нь мэдэгдэхгүй байна гэж байгаа. Үгүй нэг салбарт 520 тэрбум төгрөг салинд нэмээд өгөхөөр салин нэмэгдэхгүй байна гэж энэ одоо юу болж байгаа? Энэ яахаар ангидгийг бол энэ салбар ингэтлээ давбурт оройтсон юм уу? Эсвэл улсын их хурлын гишүүн бид нар 519 тэрбум төгрөг худлаа нэмээд нэмэгдсэн юм уу? Энэ тал дээр та нэг тайлбар өгөөч. Гэхдээ ер нь энэ төрийн албан агчдын салин маань одоо бас алга суугтай нэмэгдээд нэлээд зөрөөтэй болчлоо. Ерөнхий сайд хариулна. За 2026 оныг боловсролын жил болгож зарлаж энэ хүрээнд үндсэн 2 ажил хийсэн. Багш ажилтны суур цалин 50% нэмсэн. Үүнтэй холбогдуулаад цалингийн бүцийг шинжилж цаашдаа суур буюу үндсэн цалин доктортой нэмэх боломжийг бүрдүүлж үндсэн цалин нэмэгдэл цалингийн харьцаа 50-50 байсныг 70-30 болгож өөрчлөлт хийсэн. За энэ бол бас янз бүрээр ойлгож байгаа юм байлээ. Энэ ер нь олон улсын жишг бол үндсэн цалин ер нь боловсролын салбарын реформ бол нэг номерд багш хамгийн эрхэм нэр хүнтэй ажиллах хэрэгтэй. Эрхэм нэр хүнтэй ажил байж ээж, өндөр цалинтай байж ээж, суур цалин өндөр байж ээж тэр салбарт ажилдаг сайн багш нар бий болно. Тийм учраас суур зөвхөн нэмэгдэл ажилласнараа болгодгоос гадна энэ анх орж байгаа залуу багш нар сая 484 мянган төгрөгийн цалинтай байсныг 2 сая 284 мянган төгрөгийн цалинтай болж өсгөх сайн багш нартай болох дутагдaltaй багшны салбарын нөхрийн гол бодлогыг чиглэлийг хэрэгжүүлсэн. Тэгээ энэ дотроо бол яг одоо суур цалин нэмсэнтэй холбоотой янз бүрийн мараа байдаг. Энэ яриа бол одоо бол би 11 аймагт явж багштай уулзж байхад ер нь санал хандвал яг тулаад ярихаараа гайгүй байдیں۔ За 26 заавал ингээ 2 сайд дээр бол ингээ чөлөөлөх учраас дэлгэнгүй ярих байх. Ер нь 26 оны төсөвт боловсролын салбарын төсөв бол 5.380 төгрөг 5.3 их 80 төгрөг төрж өмнөх оныхоос 1.1 их 80 төгрөөр нэмэгдсэн. Боловсролын жилийн гол зорилго. Төсвөр шинэ 39 сургууль барина. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр 33 сургууль цэцэрлэг барих санхүүжилтийг шийдсэн. Ингээ нийт 175 шилжиж байгаа барилга баригдаж дуусна. Ингээ сургуулийн өмнөх боловсрол бага боловсролын хөтөлбөрийг шинжилсэн бас энэ салбар бол бас мэдээж нэлээ хэл амтай зөрчил тэмцэлдэнтэй байсан үнэн боловч бодиттой шинжилгүүд хийгдсэн үнэн юм шүү. Энийг боловсролын салбарын реформын хамгийн суур нь багшийн ажил нэр хүнтэй байхаас багшийн үнэлэмж өндөр байхаас эхлэх учраас энэ цалин өсний бодлогыг цаашдаач гүнзгийрүүлж шинжлэх хэрэгтэй. Ингэжээж нэлээд том зохиц реформын төлөвөө баталсан байгаа энэ чиглэлээр ажиллана. За цаг байгаа учраас товчлоод хэлэхэд ер нь цалингийн асуудал ингээд яригдаад явах бах. Одоо сайдын чөлөөсөн өөрийн хүслээр ч гэсэн ингээд чөлөөсөн тэн дээр бас асуудлуудыг нь бол ярих бах. За ус бохирдуулалтын төлбөр Rio Tinto компаниуд 5 шаардлага тавиад байгааг дээр дурдсан. Монгол улсад хүртэх өгөөжийг 60% байлгаач гэж байгаа. Улсын хурлын тогтоол 53% гэж байгаа ч гэсэн бид бусад дотоодын компанид 60% шаардлага тавьж стратегийн ордууд дээр ийм тохиролцоонд үржээд ялгууртай хандах хэсгүү. За ийм болцоо бол би гэж үзэж байгаа бүх тооцоо анализ хийж үзсэн. Хоёр тал дээр энэ дээр бол санал нэгдэж байгаа. Өгөөчтэй байх хэрэгтэй дээр. За энийгээ дагаад бид энэ зээлийн хүүг бууруулах ногдлол ашгийг урьдчилж авах. Ерөнхий сайдад нэмэлт 1 минут. Дивидендийн төлбөрийг бол 2 дахин бууруулах бол зарчмын тохиролцоонд хүрээд байгаа. Зээлийн үг бууруулах зарчмын тохиролцоонд хүрээд гарч зурцсан. Бүр илүү том амжилтанд хүрэхээр бид нар нэлээд том тохиролцоотой 500 сая долларын урьдчилгаа авах талаар Goldstream Forward хэлцэлгээ тодорхой бүтээл санаачлалуудаараа ярилцлал амжилттай үргэлжилж байсан. За харамсалтай нь бол одоогийн энэ улсын докторгүй байдлыг үүсгэсэн гэж хэлэхгүй ч гэсэн энэ нөлөөсөн гэж би бол хэлж бодож байгаа. Ийм учраас ярилцлал сааталтай байгаа ч гэсэн энэ Монголын төр байсан цагта энэ ажил бол үр дүнтэй болох ёстой. Энэ тууштай хэрэгжих ёстой. Ер нь бидний энэ үндсэн хуулийн 6-гийн 2 дор улсын зарчмын шаардлага бол нийт уулуурхайн компаниуд дээр тавигдж бодиттой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхээр баялагын сангийн болыг улсын хурал дүрмэн барихлахаар зөвлөлдөх санал асуулгыг энэ 4 сарын 10 зохион байгуулахаар ажиллаж байна. Нийт ард хэрэгтэйгээ зөвлөлдөж байгаа ийм том санаачлал ус өрнөж байгаа. Энэ бол ардчлалын шинэ хэлбэр, ардчлалыг төвлөрчүүлж байгаа ард түмнийхээ оролцоо санаачлагыг хангасан. Батуулд гишүүн асуулт асууна. Иргэдэл гишүүн тодруулах юм байна. Энэ цалингийн асуудалтаар би бас цагтаа багтаж асууж чадсангүй. Ер нь энэ салбаруудын цалин харьцангуй бас тэгш нэмэгдэх ёстой гэж бодоод байгаа юм.
Тэгэхээр дараагийн засгийн газарт бас хэрэгтэй гэж бодоод байгаа юм л да би. Энэ цалингийн реформыг ер нь та цаашд нь яаж үргэлжлүүлж хийх гэж төлөвлөж байсан юм бол энэ талаараа нэг товчхон тайлбар өгнө үү? Ерөнхий сайд хариулна. За ер нь товчхондоо төрийн албаны цалингийн цогц реформыг хийхээр төлөвлөж зөвхөн гүйцэтгэлд шилжих, жишээлбэл соёлын салбар ихэд сумын соёлын төвд хөгжмийн багш, бүжгийн багшаас гадна одоо үр дүнтэй өөрсдөө орлого олдог бүх аймаг орон нутагт эрхийг өгөөд тэр хэмжээгээр цалингаа нэмэгдүүлдэг, оронтойгоо зохицуулдаг тэр эрхийг өгөх тийм төсвийн шинжилгээг. Ингэснээр нийт салбарын бүтээмжээр тулгуурласан гүйцэтгэл үр дүндээр тулгуурласан цалингийн шинжилгээг хийх ийм чиглэл бодлогыг манай гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлээд 27 оны төсөв тусгаар ажиллаж байгаа. Хамгийн тулгымцсан асуудал бол багш эмч нартай тулгымцсан үйлдвэрчний эвлэлтэд тохирсон 3 талт хилцээрээр 26 он гэхэд 30% нэмэгдүүлнэ гэсэн тохиролцоонд 1% хүрээгүй байсан учраас л энэ асуудал үс энийг эхний ээлжиндээ хүний хөгжил, багш, эмч, боловсролын эрүүл мэндийн салбарынхаа цалин нэмэгдэх чиглэл барьсан. За бусад салбарууд дээр бол гүйцэтгэл үр дүнд тулгуурласан. За ерөнхий сайд нэмэлт нэмэнүүд өгье. Тэгэнд цалингийн сэвлжээ албан хаагчдын бүтээмж хоёр шууд холбоотой байгаа хувийн компанид. Энийг л хойшлыг анхаарах хэрэгтэй юм л. Жишээлбэл 2026 оны төсөвт 226 мянган төрийн албан хаагчтай авахаар оронтой төсөв баталсан. Одоо яг цалин авч байгаа цалин яг нэг шулуух хэлэх юм бол одоо бод цалингийн хүснэгтэрээ 195,355 хүн санал цалин авч байгаа. Бид 30 гаруй мянган оронтой хэмжсэн явж байгаа. Албан ёсны статистикаар бид 14 мянган оронтой нэмэгдсэн явж байгаа. За энэ мэдээж төрийн албан хаагчдын маань цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэхийн суур болох ёстой. Оронтой бүтэц оновчтой байж нэг хүний ажлыг 2 хүн хийжээвэл илүү өндөр 2 дахин илүү цалин авдаг бах ийм цогц реформ шинжилгээх боломжууд байна гэдгийг харуулж байгаа. Ийм учраас энэ оронтой бүтэц төсвийн бодлого Батуулд гишүүн асуулт асууна. За, арай минь төргийн ирэх юм шүү. За, өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Зандан шийдвэр ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх хүсэлтээ гаргасан байна. Тэгээд бид энэ талаар ярилцаа сууж байна. За, энэ шийдвэрийг гаргахад мэдээж цөөнхийн бүлгийн гишүүд болон олонхын бүлгийн бас зарим гишүүд нөлөөлсөн бахаа л гэж бодож байна. За, тэгээд авч чадсан юм ч өгч чаддаг байх хэрэгтэй гэдэг юм үлгэр дуурал үзүүлээд ийм шийдвэр гаргаад явж ах шиг байна. За, ер нь бол харамсалтай байгаа. За, яагаад вэ гэдгээр нэг 3 зүйл хэлье. За, нэгдүгüүрт нь засгийн газар доктортой үйл ажиллагаа явуулж иж улсын эдийн засаг болон ард түмний ах амьдралд нааштай нөлөө үзүүлэх ёстой. Тэгэхээр одоо биднийг ер нь гадаад талдаа бас юу гэж харж байгаа бол гадны хөрөнгө оруулалт бид нар татъя гэдээ яриад байдаг. Энэ асуудлууд бас хаашаа шийдэгдэх бол гэдэг ийм сэтгэл зовгонсон асуудал нэгдүгээрт үлдэнэ. За, хоёрдугаарт нь одоо сүүлийн 25 оны төгсгөл 26 оны хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд маань харьцангуй сайн байсан гэж харж байгаа. За, гуравдугаарт нь бол дэлхийн эдийн засаг геополитикийн байдал маш эдрээтэй болсон, тодорхойгүй байгаа. Тэгээд дотоод эдийн засгийн одоо томоохон цохилт авах гад одоо баг хүлээж байгаа энэ үед засгийн газар солигдох нь. Хэрвээ кабинетаараа явна гэж одоо сайднараа солих дээрээ бол бас сайдын судлалын төлөө гэдэг ингээд энэ асуудлууд хэзээ шийдэгдэх вэ гэдэг бас нэг зөвнөл байна. Тэгээд ер нь бол яг хоо энэ их хурлын гишүүд бид нар өөрсдөө одоо нэг Rio Tinto оюутлогын даалгавраар хөдөлдөг гэдэг одоо хөссөн өсөөгүй бидний юм нэртэй болно. Эхнээсээ одоо хэвлэл мэдээлэл сайтууд бас энэ талаар яриад эхэлсэн байна. За, тэгэхээр яг хоо сая бас гишүүд маань бүгдээрээ асуучлаа энэ тоо үзүүлэлтэд энэ талаар гарсан сайн үр дагавар гэдэг юм уу, нөлөө гэдэг юм уу, энэ талаар бас асуугаад байна. Тэгэхээр одоо яг аль салбарт вэ гэж асуулгүйгээр зүгээр ер нь хилээгүй үйлдэл одоо эдийн засгийн тоо үзүүлэлтүүд тулгамдж байгаа асуудлуудын талаар та ер нь таныг нэг мэдээлэл өгөөч гэдэг хэлж.
ерөнхий сайд хариулъя. За төрийн бодлого залгам чанартай байх ёстой. Тийм учраас энэ зүйлүүдийг яриад байгаа юм шүү гэдгийг би бас дэмжиж хэлхийг хүсэж байна. За нэгдүгээр их тулгымцсан асуудал бол эрчим хүчний хямрал байна. Эрчим хүчний асуудал байна. За энэ бол шатхууныч асуудал. За бид нефт боловсруулах үйлдвэр үндсэндээ зогсон байдалтай орсныг маш эрчимжүүлээд 50%-аас дээш гүйцэтгэлийг авсан 27 оны 6 сар гэхэд бид ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. За үүнээсээ илүү одоо манай эрчим хүчний хангамж хэрэгцээ хоёрын хоорондын зөрүү асар их нэмэгдсэн. Одоо бид нэг сая 800 мянган мегаватт цахилгаан эрчим хүч хэрэгжилж байгаа оргил ачааллын үедээ одоо бараг сая 200 мянган мегаваттын техникийн өсөлт эрэлт хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Эх он 350 мянган мегаваттаар нэмэгдүүлэхгүй болохгүй бод эрсдэл үүссэн байна. За энэ жилийн цахилгаан эрчим хүчний дутагдал хомсдолч гэсэн үний яруу тод жишээ. За ийм учраас бид эрчим хүчний салбарын одоо үр ашгийг нэмэгдүүлэх, зэгцлэх, либералчлах, үн тарифтай холбоотой засгийн газрын тогтоолыг 3 удаагийн засгийн газрын уралдаанаар хэлцэж батлан гаргасан байгаа. За энэ тууштай хэрэгжиж яаралтай хэрэгжүүлэхгүй бол энэ зундаа хэрэгжүүлэхгүй бол сэргээг эрчим хүчний болон манай нүүрсийн цахилгаан станц, за сэлэнгийн цахилгаан станц 4 сард ашиглалтанд орно. За ингээд энэ бол бидний хамгийн тулгымцсан асуудал байгаа шүү. Энийг л бид одоо яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. За ойрын үед бол шатхууны зөв менежмент хийх, за ард иргэдээ ч гэсэн бидний нөгөө одоо шатхууны хэрэглээгээ багасгах, одоо олон улсад бүр алхалтын өдөртэй болж байна, шатхууны хамлыг гэсэн урайлаг гаргаж байна. Ийм бас нийтээр нэг төрийн бүх албанд бид шатхууны хэрэглээг бууруулах чиглэл өгсөн байгаа. Энийг тууштай хэрэгжүүлээд ойрын хугацаанд дэлхийд даяар нүрлээд байгаа энэ шатхууны үнийн өсөлт энэ хямралын асуудлыг зохицуулахад бас нийт төрийн байгууллагууд анхаарал тавьж ажиллах шаардлагатай. Энэ хоёр бол хамгийн тулгымцсан асуудал. За Замира гишүүн асуулт асууна. За баярлалаа. За манай Монгол оронд одоо 126 парламентын гишүүдтэй боллоо. Төр засаг нэлээд доктортой ажиллана. Улсын их орн маань хөгжин гэсэн чинь байсгийгээ төр засаг маань солигдоод байдаг боллоо. Энд маш их харамсаж байна. Одоо Сандан Чадар ерөнхий сайд нэлээд ажруудыг эхлүүлсэн байсан. Хамгийн харамсалтай нь өнөөдөр тэгээд өрийн хөсөлтөөр ч юм уу шахалтаар ч юм ингээд ажиллаа өгч байгаад нь бас харамсаж байна. Тэгээд танаас нэг 4 асуулт асуумаар байна. Та бол Монголын бэлтгэгдсэн боловсон хүчин гэж боддог юм би. Яагаад гэвэл бүх чатны ажил, төрийн ажлыг албай хаасна. Тийм учраас ингээд ийм дайны дэлхийд ингээд дайны байлдаан болж эдийн засаг хямралтай байдалд орж байх дээр нь Монголын төр засаг нь хоёрхан соёлогдож байх нь зөв гэж бодож байна нөө. Хоёрдугаар доёв тулгын гэрээ хууль бус Монгол зээл төлөх ёсгүй харин ашиг авах ёстой гэдгийг хэлсэн. Усны төлбөр бас одоо хүртэл төлөгдөгөө гэдгийг төв тодорхой хэлсэн байгаа та. Дараачийн засгийн газрын тэргуунд та юу гэж захимаар байна? Ямар гэрээ хэлсэрийн ширээн яард суух ёстой? Ямар шатанд энэ гэрээ хэлсэрээ хөрөх ёстой? 3 дугаар ахмадуудын тэтгэвэр тэтгэмжгээд нэлээд одоо сараар ахмадуудын ингээд ядарсан суулт хийж байна. Асуудал тавьж байна. Тэр тал дээр нь ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг ингэж шийдвэл юм гарц байна гэдэг танд эдийн засгийн хувьд бол төлөвлөсөн юм байсан уу? Тэгээд 4-р бол ингээд гадаадын нэг банк оруулан гээд би тэгэхэд бас нэг яриад байсан, таач гэсэн ярьсан. Манай их хурлын дарагч ярьж байсан. Энэ тал дээр энэ банк оруулж ирэх үйл ажил нь ямар чатанд байсан бэ? Ямар чатанд хөрцсөн бэ? Ийм 4 асуулт байна. За Замира гишүүний асуултанд Монгол Улсын ерөнхий сайд хариулна. За ер нь усны төлбөр бол төлж байгаа аюулгүй компани бол. За ус бохирдуулсны төлбөр жилд 17 сая тонн ус одоо 85% цэвэршүүлдэг, 87.2% цэвэршүүлдэг. Тэгээ үлдэж байгаа 13% нь 17 сая тонн усыг бохирдуулдаг гэсэн үг. За энийг нийтдээ нэг 153 сая куб метр усыг одоо ашиглаад ус бохирдуулаад төлбөр төлөөгүй байна гэж акт тавиад оюутлогоо акт аудит оруулаад бид ажлын хэсэг аудит оруулж ажиллаж байгаа хоёр гол ширхсэн гэх мэтчлийн асуудлууд байгаа.
Тэгэхээр дэлхийн технологи бол одоо 92% хүртэл хүрсэн, 95% хүрч байна ус. Дахин ашиглах recycling бол. Тэгэхээр усны бохирдол усны төлбөр төлөхгүй байгаа учраас энэ шинэ технологи нэвтрүүлэхгүй нэ гэж би үзэж юм шаардлага тавьж байгаа. Инхгүй бол говийн ус эмзэг говь одоо ямар хураашилтай сүлжилттэй байгаа вүлээ. Энэ бүхэн бол ингээд бүхэлдээ яриа хэлцээрийн нэг хэсэг тактикийн асуудал учраас бид засгийн газрын уралдаанаар өнгөрсөн 7 хоногийн өмнөх засгийн газрын уралдаанаар бид хаалтаа хэлцээд бүх асуудлаар тодорхой чиглэл гаргасан байна. Бүх бодлого залгамж чанартай үлдсэн байна. Энэ үргэлжлээд явах ёстой, үргэлжлэж явна гэдэгт итгэж байна. Бид 5 асуудлаар зарчмын шаардлага тавиад нааштай яриа хэлцээр явж байгаа. Энэ оюу толгой яриа хэлцээр бол өөрөө нарийн чимэглэлээр бодит үндэслэл тооцоол дээр суулгуулсан илүү бүтээлч явах юм бол үр дүн төрж болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Тийм учраас энэ асуудал бол цаашаа үргэлжилнэ. Тодорхой стратеги тактикууд гарцсан ажиллаж байгаа. Тэтгэврийн хувьд бол одоо жишээлбэл бид энэ жил нэг үйлэхэд одоо жишээлбэл Бортигийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж тендер зарлалт 7 компани ирсэн $1 тэрбум урьдчилгаа төлөх. Одоо үнэн биржийн үнээр China Energy-гээс Харбин нэгрээс 2 дахин үр ашигтай гэрээ байгуулах нөхцөл бүрдээд яриа хэлцээ явж байгаа. Энэ урьдчилсан орлого $1 тэрбум 3.6 их найд. За мөн одоо саяны оюу толгой урьдчилсан төлбөрүүд хөвд бид бол $2 тэрбум олох тооцоо тавиад энэ хүрээндээ цалин тэтгэвэр тэтгэмж нэг удаагийн болон үндэсний баялагын сангаас хүртээмж хүргэх ийм халамжийн бодлогын тодорхой шийдлийг эхлээд орлогоо олж иж гаргахаар ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Энэ бол үргэлжлэн одоо 7 компани ирсэн саналууд нь бол дээд $1 тэрбум урьдчилгаа төлөе гэсэн. Үндсэндээ Харбин нэгрээс одоо хэд ихэнх үр ашигтай тийм яриа хэлцэл явагдаж байгаа. За гадаадын банкны хувьд бол гадаадын банк Унгарын ОТП банк болон бусад банкудаа яриа хэлцээ явагдаж байгаа. Бас хууль эрх зүйн зарим өөрчлөлтүүд орох шаардлагатай гэж үзээд Монгол банкын чиглэлээр илүү ажиллаж байгаа. Энэ дээр улсын их хурлын дарга учрал дарга маань бас нэлээд санаачлагтай ажиллаад энэ чиглэлээр тодорхой бодлого үргэлжлүүлээд явна гэж итгэж байна. Батсүмбэрлэг гишүүн асуулт асууна. Замира гишүүн тодруулах юм байна. Замира гишүүн. Ерөнхий сайдаа би танаас нэгдүгээр асуулт дахиж давтаад асуумаар байна. Одоо ингээд 4 жил бид нар ингээд 126 гишүүн сонгогдсон байгаа парламентд. Одоогийн байдлаар ингээд 2 дахь удаа ерөнхий сайданд солигдоод их хурлын дарга хүртэл ингээд арчилсан намынх нь суглаа тавьж өгсөн шаардлага хөргөд байна. Ийм үед ер нь манай төр засаг ийм төгтөртэй байдалд орох нь ер нь цаашдаа бас ингэхгүй гэсэн ямар ч баталгаа байх шүү дээ. Маргаашийн 3 дахь ерөнхий сайд ирэхэд дахиад ингэж суухгүй гэсэн. Тийм учраас ер нь та энийг юу гэж бодож байна? Одоо улс төрч хүний хувьд бол эдийн засагч хүний хувьд бол энд нэг дүгнэлт хийгээд өгөөч гэж танаас хүсэж байна. Ерөнхий сайд хариулна. За ер нь альва улсын хөгжлийн үндэсэнд доктортой хөгжлийн бодлого юм билээ. Гадаад хотоодын бүх шинжээчид, эрдэмтэн, судлаачид, хөрөнгө оруулагчид нэг л зүйл хэлдэг. Танаа доктортой бодлого алгаа. Нэг засаг солигдоод маргааш нь за тэр яам сайд ч байхгүй болсон чинь бодлого байхгүйгээд оруулсан хөрөнгө оруулалт хийж байгаа ажил бүх юм гацдаг, өөрчлөгддөг. Энэ докторгүй байдал бол хөгжлийн садаа гацаа. Энэ докторгүй байдлын гацаа нь өөрөө өнөөдөр улсын хурлд нүлээд байгаа энэ түгжээ бойкот гацаа. Тэгэхээр энэ дээр бид ёс суртахууны манлайлалаар давж хувийн эрх ашгаа хаяад урагшаа хараад том эрх ашгаа боддог ёс суртахууны үлгэр дуурайлал үзүүлж шийдэхгүй бол бид хууль эрх зүйн орчныг нь үндсэн хуулиар шийдэх хүнээс хамаард юм байна гэж би ойлгож байна. Яг тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд 126 гишүүнтэй болгоод засгийн газар улсын хурлын эрх мэдлийг нэмэгдүүлээд хяналт сонсгол нээлттэй хийдэг болгоод эрх зүйн орчныг бид хангалттай бүрдүүлж гисэн боловч энэ улс төрчдийн ёс суртахууны өндөрлөг манлайлалаас шалтгаалаад ийм гацаан. Ерөнхий сайд нэмэлт 1 минут. Ингээд дэлхийд технараа хямраад 1 минут 1 өдөр 1 цаг алдах эрхгүй ийм өөрчлөлт шинжилтийн ийм эмзэг үйл тохиож байгаад бид ингээд ард түмнийхээ ашгийг төрийг төлөөлөх, ард иргэдэд төлөөлөх үүрэг маань гацаанд ороод байгаа бол бид энийг хуулиар тайлбарлах боломжгүй ийм ёс суртахууны асуудал болцсон байна. Ийм учраас би энэ дээр ёс суртахууны өндөрлөгт байж албан тушаалтай зууралдахгүй үлгэр дуурайлал манлайлал үзүүлэх үүрэгтэй төрийн өндөр албаагч гэж үзэж ийм шийдвэр гаргасан.
Энэ бол хувь хүн болгон улс гэрийг байгуулахад одоо хувь хүн бүрийн ёс зүй, манлайлал, хувийн хашгаа хоошин тавиад төр ард түмнийхээ төлөө зүтгэнэгсэн өргөсөн дангахтай унаж байхыг л сануулж байгаа санаачлага гэж иргэдлгөө хэлсэн онж хэллээ гэж миний бодлыг хэлж болж байна. Энэ бол зөвхөн хүсэлт биш, санаачлага, урайлга гэж эрхэм гишүүд та бүхнийг хүлээж авахыг хүсэж байна. Батсанбүр гишүү. Асуулт асуу. За энэ өдрийн мэнд хүргье. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд огцорж байна. 1990 оноос хойш 17 ерөнхий сайд ажиллаж, үүний 4 дахь ерөнхий сайд нь өөрийн өсөлтөөр чөлөөлөгдөж байгаа юм байна. Манай парламентод байгаа ардсан намын бүлэг маань өнөөдөр орж ирээгүй байна. Өөрсдөө санаачлагыг эхлүүлсэн харамсалтай нь энд орж ирж олон түмнийхээ асуудлыг яриаг явуулдаг харамсалтай байна. За ерөнхий сайдаас 3 асуулт байна. Нэгдүгээрт Европт болж байгаа Орос, Украин, ойролт оронд болж байгаа Америк, Израиль, Ираны дайм, халуун дайм болон дэлхийн нийтийн хүүдэн дайны нөхцөлд эдийн засгийн байдал хүндэрж байна. Тэгэхээр та ерөнхий сайдын хувьд ямар улс орныг үлдээж байна вэ? Энийг асууя. Дараагийн асуулт нь та ерөнхий сайдаар ажилласан хугацаанд эдийн засаг, улс төр, нийгмийн ямар өвийг үлдээвэ? Үүнийг та дүгнэж хэлээч. Гуравдугаарт нь Монгол улсад энэ зам болох COP17 гэдэг том орлуулах нь байна. Үүний бэлтгэл хэр хангагдж байгаа вэ гэсэн 3 асуултыг асууя. Батсанбүр гишүүний асуултанд ерөнхий сайд хариулна. За дэлхийн дахин дайны нөхцөл байдалтай ужирч мэдэх эрсдэлтэй дэлхийн дэг журам өөрчлөгдөж соёл иргэншлийн мөргөлдөн хэлбэрээр дэлхийн дайны нөхцөл байдлыг эрдэмтэн судлаачид янз бүрээр тайлбарлаж байгаа. Гагц бодит үнэн нь энэ бол дэлхийн эдийн засаг хүн ардын амжиргаанд шууд нөлөөлж байгаа нь одоо бодит сорилт биш бодит байдал болчиход байгааг бид ухамсарлах хэрэгтэй болчиход байна. Бодит байдал болсон. Өнөөдөр олон сая хүн амьэрсдэж, дайн тулаан болж, нефт шатхууны үн өсөөд дэлхийн бүх эдийн засгийг хамарч байгаа. Энэ бол бодит байдал. Энийг дэлхийн геополитик судлаачид энэ дэлхийн Монрогийн доктрин одоо энэ дэлхийн их гүрнүүдийн бодлого ааш авир бүх юмыг бол одоо тэртээ тэргүй таах надаар хэлдэг сайн биж байгаа учраас гадаад орчин хүүтэрж байна гэж би ганцхан үгээр л тодорхойлж байгаа. Ийм учраас дотоодоо таахын дулаахан байгаа ч. Өнөөдөр ингээ бүгдээрээ ус цуглаад ирцээ бүрдүүлж байгаа сайхан байна. Энэ хөвөрөө үргэлжлүүлээд ажиллаач л гэж хүсэж байгаа. Би ямар өвөлдөхийг хүсэж байна гэхээр ингэж эв нэгдэлтэй байж монголчууд нэг зүгт нэг чиг рүү харж нэг Монгол болж чадвал бид ямар ч бэрхшээлийг даван туулах ийм эдийн засаг, байгалийн баялаг бүх юм байна. Эндээ эзэн байх ёстой. Ийм учраас одоо бид оны эхний 3 сард өмнөх жилүүдээс эдийн засаг экспорт 30-40% таан үзүүлэлтүүд бүгд өссөн юм эдийн засаг үлээж өгч байгаа. 2025 оны 1-р хувьд 2.6% өсөлттэй ус эдийн засаг 6.8% өсөлттэй болж олон улсын байгууллагуудын төсөөлөлөс өндөр гарсан. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар сэргсэн. Ноолуурын, самсан ноолуур, одоо босруулсан ноолуурын экспорт 4.7 дахин нэмэгдсэн. 2025 онд жуулчдын тоо түүхэндээ хэмжээндээ үрж 847 мянган жуулч авсан. Эхний 2 сарын байдлаар ихэд 40% өндөр жуулч авч байна. Ингээд тооцоод авах юм бол бид төсвөө хэмнэж чадсан, төрийн байгууллагууд өөрчлөлт хийж чадсан, зэгцэр хөдөлгөөнийг жигдрүүлээд ямар ч хэсэг эхлүүлсэн. Ер нь Монгол улсын нөгөө хонглын үзүүрт гэрэл биш одоо гэрэл ассан. Энийгээ иргэдэдээ хүрэх 300 хоногийн төлөвлөгөө бодтой хэрэгжээд ирсэн юм шулуун замдаа орцсон. Энийг улс төрийн гацаасаа түгжээ битгий үгүй хийжээсэ гэдэг үднээс л юм шийдвэр гаргах төрлөө. Өнөөдрийн бидний улс төржилт хэрэгс хэтэрч байна. Тийм учраас бид тоогоо хараад иргэдийнхээ аж амьдралыг бодож ард иргэдийнхээ амьдралд наалтастай бодтой ажил хийх тийм л чиглэлж. Засгийн газар хуралдаанд болгон дээр бид 300 хоногийн төлөвлөгөө гэлцэхдээ иргэдийнхээ нэг амьдрал бод наалтастай юм хий гэж ажиллаж байсан. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарт бод их зөрчлүүд гарсан. Боловсролын салбарт бод их зөрчлүүд гарч байгаа. Хүний хөгжлийн салбарт бод их зөрчлүүд гарна.
За Co-Paramdlогийн хувьд бол ер нь бол Ерөнхий сайд нэмж хариулна. Co-Paramdlогийн ерөнхийлөгчөөр Батцэг сайдын гадаад харилцааны сайдыг томилсон байгаа. Үндэсний хорооны даргаар Батбаатад дарга ажиллаж байгаа. Үндэсний хорооны хурал байнгын хувьд засгийн газар хуралдаанд танилцж ажиллаж байгаа, ажлууд урагштай явж байгаа. Тодорхой сааталт асуудлууд бий. Дэлхийд дахинд өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж би уг нь энийг даруухан минималист маягаар тэгээд хамгийн өндөр үр ашигтай, үр дүнтэй зохион байгуулах гэсэн санаачлагыг бол одоо сайд нартай хэлээд ажиллаж байна. Энэ бол бидэнд бас их үр өгөөж өгөх юм семинар конференц болох ёстой. Энэ чиглэлээр усны санаачлага, бичээрийн санаачлагууд манайх төвшүүлж ажиллаж байгаа. Би одоо үр дүнтэй болно гэдэгт итгэдэг байна. Дэд бүтэц одоо бодит дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил нь нийслэл хариуцсан ажиллаж байгаа. Энэ бол хэвэн явагдаж байгаа. Би өөрөө очиж шалгасан зам барилгын ажил энэ төр бол хэвэн явагдаж байгаа. Зардал баг зарцуулахын тулд шинээр барилга байгууламж бариад хаях биш. 3 дахин хямд өртөгтэй түрээсийн арга замаар шийдэж явж байгаа. Их мэтлэн одоо чиглэл Бэмцог гишүүн асуулт асууна. Үг хэлнэ. За сая ерөнхий сайд хэллээ. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, дэлхийд дахин дайны нөхцөл байдлаар ажилд амьдрах шаардлагатай болж байна. Өдрөөс өдөрт байдал улам хүндэрч байгаа. Сарын өмнө одоо нэг баррел нефтийн үн $67 байсан бол өнөөдөр $120 болж бараг 2 дахин өссөн байна. Цаашдаа улам хурцдах юм бол $200 төгрөнө. Нефт бүтээгдэхүүн бүх юмны суурь нь байдаг. Үүнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүн өсөх юм маш том эрсдэл бий болж байгаа. Тэгэхээр энэ цаг үед харамсалтай нь одоо тийм үү? Энэ бүхнийг үл тоож өөр улс төр гэж улсаа бодоогүй, төрөө бодоогүй, ард түмнээ бодоогүй улс төрчлөөр хэрэгс хэтэрч өнөөдөр улсын хурлын үйл ажиллагааг гацаанд оруулж байгааг харамсаж байгаа. За Монгол улсын ерөнхий сайдаас үүнтэй холбоотойгоор улс төрийн бас эрд зориг гаргаж, улс гэрээ бодож, Монгол улс үндэснийх нийтлэг шиг бодож өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж өргөдлөө өгч одоо өөрөө чөлөөлөгдөх гэж байна. За энэ шийдвэр Монгол Ардын намын удирдах зөвлөл Монгол улсын их хурлдад Ардын намын бүлэг бас одоо зөвшөөрч байгаа. Засгийн газрын кабинет бас засгийн газрын галтгой барьж ерөнхий сайдын бас галтгой барьж ажилласан хүнийг хэдэн зүйлийг бас хэлэх ёстой. За юуны өмнө засгийн газар ерөнхий сайд сая хэллээ. Эдийн засгийн өсөлт 6.8% төрсөн. Монгол улсын валютын нөөц $7 тэрбум болж Монгол улсын одоо түүхэнд байхгүй өндөр нөөцтэй болсон. Монгол улсын зээлч зэрэгэл 2012 оны төвшөнд одоо хамгийн өндөр байсан төвшөнд одоо 14 жил дараа хүрч байна. Ийм бас өөдрөг үзүүлэлтүүд гарсан. Засгийн газарт хэд төвлөрсөн одоо хөөсөрсөн зардлаа даахаа болсон одоо данхаасан төсвийн зардлыг 3 их найдаар бууруулсан. Дарга нарын тоог 400-аар цөөлж үндэсний хороо зөвлөл 58 байсныг 29 болгож 2 дахин бууруулсан. Улсын төсвийг одоо боловсруулахдаа анх удаага ард түмнээс асууж 400 гаруй мянган иргэдийн саналыг сонсч төсвөө боловсруулж зам одоо багш хэмжээний цалин одоо түүхэндээ байхгүй одоо хэмжээгээр нэмэгдүүлсэн. За мөн одоо зөвлөлт харжлыг их хурлын дарга багтаач хийж анх санаачилж хэрэгжүүлсэн. Өнөөдөр бас зөвлөлт харжлыг улс орон даяар эхлүүлж баялагийнхаа эзэн Монгол байх, Монгол хүн байх энэ одоо санал асуул улс орон даяар зохион байгуулж байна. Хийсэн ажлаа хэрэгжүүлэх зорилттой асуудал бэрхшээлээ бас одоо шийдвэр шийдлээ ард түмэндээ тайлгнадаг ерөнхий сайд байсан. Энэ одоо энэ дээрээс 14 хоног болгон их хурлын гишүүдтэй одоо мэтгэлцээ хийж байгаа ажил болж байгаа болохгүй бүх зүйлээс илэн далангуй нээлттэй ярьдаг ийм ерөнхий сайд байсан. За Монголын ард түмэн байгалийн баялгаас өртөө үлдэх биш тийм үү? Өв хүртдэг байх бодлогыг хэрэгжүүлж, санаачилж, эхлүүлж оюутлын хөрөнгө оруулагч талд одоо хатуухан одоо шаардлага тавьж ард түмнийхээ эрх ашигын талд бат зогсож зоригтой одоо үгээ хэлж тодорхой үр дүн гаргаж байсныг одоо сажууд нь байсан хүнээс би бас ам бардам хэлнэ. За монголчууд стратегийн орд газруудаас 60-аас доош хувийн өгөөж хүртдэг байх хэлцлийг одоо хувийн хвшлийнхэнтэйгээ ярилцаж ойлголцож одоо бас хэлэлцээрийн шинээр ард сууж Монголын ард иргэдтэй Монголын төрдөө ашигтай хэлцлийг эхлүүлсэн. 20 жил одоо гатсан энэ ажлаас тодорхой үр дүн гарч байгаа. За мөн одоо 40 жил яригдсан зис хайлуулах үйлдвэр. Энэ одоо стратегийн хөрөнгө оруулалт шалгуул зис хайлуулдаг одоо анхны одоо томоохон
төсөл хэрэгжих энэ ажлаас эхлээд явж байгаа. За Эрдэнэс 5-7 нүүрсний хулгайтай холбоотой 581 гэрээг одоо ээлтэд болгох ажлыг хийж хэрэгжүүлсэн гэдэг олон зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Тийм болохоор энэ эхлүүлсэн ажлыг цаашдаа үргэлжлүүлж явах ёстой. Ерөнхий сайдын бас кабинеттэй багтаж ажилласан талархлаа илэрхийлье. За таны асуулт. Отхон баяр гişүү. Асуулт асууна. За та бүдэд энэ өрөөмөндийг хүргье. Би ноолуурын салбарын талаар бас ерөнхий сайдаас бас асуулт асуух гэж байна. Яг тэгвэл яг энэ цаг мөчид Монгол улсын хэмжээнд тэр дундаа энэ ноолуурын малчт маань ямаагаа самж ноолуураа цуглуулж байгаа. Ноолуур бол зүүн мөс нутгаас эхэлдэг. Монгол улс дэлхийн түүхийн ноолуурын нэг 40 орчим хувийг Монгол улсаас гардаг. Ноолуур гэдэг бүтээгдэхүүн бол түүхийд бол манай малчтын маань санхүүгийн гол их үүсвэр. Би яагаад энэ асуултыг асууж байна гэхээр цаашдаа энэ засгийн газрын ноолуурын салбарт дунд урт хугацааны бодлогыг та бас өнгөрсөн болон одоо цаг дээр бас нэг мэдээлэл өгөөч. Би яагаад энийг тодруулж асууж байна гэхээр жишээ нь маргааш нөгөөдөр манай Сүхбаатар аймагт Монгол улсын засгийн газар ноолуурын дуудлага бодлогыг эхлүүлэх гэж байна. Энэ бол өөрөө маш чухал зүйл. Тийм учраас цаашдаа энэ төрийн бодлогын залгамж чанар цаашаа үргэлжлэх ёстой гэж та бас хэлж байна. Энэ ноолуурын бодлогоор ноолуурын салбарын бодлогыг та бас тодорхой бас өнөөдөр энэ дээрээс хэлж өгөөч. Яагаад гэвэл үдээс хойш Монгол Ардын намын удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Тэрнээс хойш бас орон нутгаас нилээдгүй малчид бас мессеж бичиж утсаар бас тодруулж байна. Энэ дуудлага худалдаа маань үргэлжлээд явах юм уу? Энэ ноолуурын салбарын бодлого цаашаа үргэлжлэх юм уу гэдэг энэ асуултуудыг бас асууж байна. Түрүүн би дурдсан манай зүүн бүс нутаг бол маш сайн ноолууртай. Энтэд орнод Сүхбаатар. Тэр дундаа манай Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Улаан ямааны ноолуур бол бас дэлхийн нэлээд дээгүүрт ордог ийм ноолуур. Тийм учраас энэ салбарын дунд урт хугацааны бодлогын талаар та бас мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Ерөнхий сайд хариулна. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлаар баталсан цагаалт хөтөлбөр амжилттай хэрэгжиж манай ноолуур боловсруулах хүчин чадал 5 дахин нэмэгдэж манай ноолуурын үйлдвэрлэл бод хэмжээгээр 5.7 дахин за үнийн дүнгээр 4.7 дахин хийж ийм экспортын гэж нэмэгдсэн. За энэ бол одоо малчин ардын амьдралд эдийг үнийн төдөөгийн хөгжилд маш чухал үүрэгтэй. Ягаад гэвэл малчтын орлогын 50% нь мах 40% нь ноолуур байдаг. За ийм учраас энэ ноолуурын гүнд оруулах, ноолуураа боловсруулах хүчин чадлыг сайжруулах юм зохис бодлого хэрэгжүүлэх зорилгоор ноолуур үйлдвэрэгчтэй Бадамсүрэн сайдвар хэд удаагийн уулзалтууд хийсэн энэ чиглэлээр зохих дэмжлэгүүдийг үзүүлж ажиллаж байгаа. Ийм ч учраас зүүн бүсэд ноолуур гарах үед ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэрлэсэн. Энэ бол нэг талаасаа ноолуурын чанарыг сайжруулъя. Нөгөө талаасаа ноолуур үйлдвэрлэгчид малчид хоёрыг шууд холбоё. Дундын ченжгүүгээр малчтынхаа орлогыг нэмэгдүүлдэг ийм шинэ хэлбэр бол ноолуурын дуудлага худалдаа уламжлалт хэлбэр бол ингээд зохион байгуулах гэж шийдвэрлсэн. Энэ бол хэвээрээ үргэлжлэн манай хүнсэтэй аж ахуйн сайд оролцсон. За одоо мэдээж ингээд бид бол оролцох боломжгүй байгаадаа хүлцэл өчий уучлал хүсье. Гэхдээ тэнд бол манай үйлдвэрлэгч нар бүгд очих юм байлээ. Гэхдээ Төв аймгаас хүртэл ноолуур очиж гин гэсэн мэдээлэл байна. Зүүн бүсийн ноолуур сайн учраас эрт гардаг учраас за Баян дэлгэр дорнодын хойд бүсийн ноолуур бол хог хэрэгтлэх тоос шороо багтай ер нь ноолуурын гарц өндөртэй чанар сайтай ноолуур өндөр гарна. Ийм учраас яг тодорхой үн зарлаж хэрэггүй. Ингээд буруу хүлээлт үүсгээд бас
олон хүн цуглаад бас ноолуур өнгөдүүлжсэн гашуун дурсгыг давтгасгүй. Энэ жил бол нэг 185 орчим мянгаар ноолуур гаргах төсөөлөлтөөр бид ажиллаж байгаа. За ингүүл бас нодон жилээс малчтын орлогод энэ 40% нь борлуулдаг орлого дээр махны үнийг билүүд нэлээд нэмэгдүүлж малчтын орлого бол нэлээд нэмэгдсэн. Одоо ноолуурынхаа үнийг нэмэгдүүлснээр малчт 300 мянган малчтын амьдрал тэрнтэй хамт хөдөө орон нутгийн сая гаруй хүний амьдрал хавд эргээр нөлөөлнө. За ингээд ноолуураа босруулж гарах хүчин чадлуудаа сайжруулна. Дахиад нэг шат нэмэгдүүлээд одоо эрх хүчин чадлаа нэмэгдүүлж чадах юм бол Монгол улсын дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах ёстой. Итали том брэндүүд Лоро Пиано гэх мэтлэн том брэндүүд манайх ноолуур эхэлж болж байгаа маш том ахиц амжилтууд гарч байгаа. Ийм учраас энэ жил бол нэг 350 орчим төгрөгийн зээл олгохоор хөнгөлөлтөй зээл олгож байна. Үндсэндээ 1.80 орчим төгрөгийн түүхийн ноолуур бэлтгэгддэг энэ зээлийн схемийг хэрэгжүүлж байгаа. Тийм учраас одоо ноолуур бол за дуудлага худалдаа бол 20-ны өдөр аймгийн төв зохион байгуулагдана. Манай хүн сүдэн аж ахуйн үйлдвэр яам байнга л тэгж ажиллаж байгаа. Тогомдын дор чанд гişүү үг гэлнэ. За баярлалаа. За би санчлаа л да яг нэг жил өрөхгүй хугацааны өмнө би яг энд үг хэлж исэн. Хамгийн сүүл үг. Тэр нь бол оюун эрдэнэ дэргүүлсэн Монгол Ардын нам, Арц нам, Хүн намын орсон хамтарсан засгийн газрыг би өмгөөлж үг хэлж исэн. Яг одоо би бас өнөөдөр Зандан Шатар гэж хүний тэргүүлсэн Монгол Ардын нам, Хүн нам, Эрдэнэ зориг ногоо намын хамтарсан засгийн газрыг бас хамгаалж үг хэлье гэж бодож байгаа. Ардын намыг сайн сонсох хэрэгтэй. Тэгээд гар утсаа харж байгаа Арц намынхан бас сайн сонсороо. Тэгэхээр юу вэ гэхээр яагаад бид өнөөдрийн даган бэ? Хүн нам засгийн газарт байгаа юм бэ гэхээр нэг л зүйл байгаа. Кабинетийн зарчмаар бид ажилласан ажил нь ачаа үүрнэ гэд юуны төлөө гэхээр доктортой байдлын төлөө л бид энд байгаа. Бидийг шүүмжилж болно, харлуулж болно, юу ч гэж ярина. Гэхдээ Монгол улсын эрх ашигын төлөө бид тэрэнд байсан шүү. Ардын намын маш олон гишүүд манай сайдрыг бол ялангуяа босрлын сайдыг маш буруу мэдээлэлтэйгээр гүтгсэн бид чимээгүй л эс. Арц намынхан бас гүтгсэн чимээгүй л эс. Кабинетийн зарчмаа барьсан. Бид Ардын намын нэгч сайдын асуудлыг бид нар хөндөөгөө дотроо ярьж хагаад тэгээ асуудлаа дотроо ярьдаг л дэс. Энэ бол институт. Яагаад ингэсэн бэ гэхээр Монгол улс том газар нутагтай цөөхөн хүн хамттай дэлхийд дээр ийм том газар нутагтай цөөхөн хамттай улс хөгжсөн түүх байхгүй. Хоёрхан л эдийн Канада, Австрал газар нутгийнхаа 2% дээр л дид бүтцээ төвлөрүүлдэг. Гэтэл Монгол улс нийт газар нутагт дээр дид бүтцээ төлрүүлдэг болохоор асар их зардалтай. 70 жил бид нар Оросуудаас мөнгө аваад шийдэж чадаагүй. 10 тэрбум шилжих рубль өртөө үлдсэн байдیں۔ Цаанаас өртөө. 35 жил бид нар төсөөрөө шийдгэж чадаагүй байнгын алдагдaltaй боломжгүй. Дэлхийд дээр ийм ус байдаггүй. Яагаад гэвэл ийм их дид бүтцийн хэрэгцээтэй. Энийг бид хизээж төсөөрөө шийдэж чадахгүй. Энийг шийдэхин тулд бид нар гадна дотныхаа хөрөнгө оруулалтыг татаж бизнесүүдэд дэмжих байдлаар л шийдэх боломжтой. Манайх дэндүү жижиг эдийн засгтай. Дэндүү боломжтой мөртлөө өгөгдөл нь маш муу, хуура, хүүтэн, бизнес эрхлэхэд тааламжтай биш. Хоёр хүрштэй далаад гарцгүй үнэн. Хойно одоо өнөөдөр дайнтай, урталтаа тарифын хязгаарлалттай. Одоо ингээд дэлхийд даяараа нефтийн үнийн өсөлтөд дэлхийд даяараа инфляцийн асуудалтай маш хүнд хэцүү цаг үе бол байна. Энэ бол өнөөдрийн Монголын бодит байдал. Хаалга тогшоо цаана хөрөнгө оруулалт хийж байгаа нэг ширхэгч бизнесмен байхгүй, хөрөнгө оруулагч байхгүй. Дотоодын бизнесүүд чинь нэг жилээс илүү төлөлт хийж чадахгүй. Яагаад гэвэл төсөвч өөрөө байнга тодтогддог. Дунд хугацааны тодорхой төлөлт байхгүй. Яагаад гэвэл засгийн газар байнга өөрчлөгддөг. Хин ийм улсад хөрөнгө оруулж хэн бизнес хийх юм бэ? Боломжгүй. Хөгжих ямар ч боломжгүй. Энэ байдлаар бол хин мундаг ерөнхий сайд байна гэдэгтээ биш шүү. Хин доктортой засгийн газар үүсгэж чадж байна гэдэг л мөнгө орж байгаа. Бизнес орж байгаа. Тэнд амьдрал явж байгаа. Гэтэл бид нар энэ боломжийг хаагаад байна. Ардын намынхаа 105 жилийн түүхтэй Ардын намынхан маань 2 удаа ингээд засгийн газар огцруулах үйл ажиллагааг өөрсдөө гардан зохион байгуулсан шүү. Арц намынхан маань мөн адилхан энэ дээр бол улс төрийн хонжоо хайж байна. Парламентын арчилд яриад байна. Тэгээд 1996-аас 2000 оныхоо
парламентыг харалт засгийн 4 удаа огцорцсон парламентын нэр хүнд маш их унсан шүү дээ. Яагаад гэвэл парламентаас түрэн гарч байгаа тэр засгийн газар чинь доктортой байж энэ чинь нэр хүнтэй байх хэрэгтэй. Унгаад тэгээд үр дүн юу ах юм бэ? Тэгээд ийм болохоор энэ засгийн газар бол сайн ажилласан. Өмнөхөн ч бас хичээж ажилласан. Хамгийн гол нь доктортой байдал чухал шүү гэдэг дараагийн засгийн газараа За дор чонд шүү гэлээ. За Монгол улсын 34 дахь ерөнхий сайдаар ердөө 9 сарын богино хугацаанд ажиллахдаа нүүрсний экспортыг 3 дахин нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 6.8% хүргэж, улсын төсвийг 2.3 их найдаар таньж, гадаад валютын нөөцийг түүхэнд анх удаа 7.1 тэрбум долларт хүргэсэн олон бодит үр дүнтэй ажлуудыг Гомбожовын зандан шатар ерөнхий сайд манлайлж хэрэгжүүлсэн. Албан тушаалаас илүү ард түмэн улс орны язгуур эрх ашигыг эрхэмлэн дээдлж, парламентын гацааг тайлж, улсын их хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, хууль бус ажил аяллыг зогсоох, төрийн хүний зангараг ноён нуруу харуулсан таны үйлдэл ёс зүйн үлгэр дуурайл болж цаашид Монголын улс төрд ёс зүйн өндөрлөг болж тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд танд цаашдын төр улсын төлөөх үйл хэрэгт өндөр амжилтыг хүсье. Улсын их хурлын гишүүд асуулт асууж үг гэлж дууслаа. За үргэлжлүүлээд хуралдааныг улсын их хурлын дэд дарга Батэрдэн удирдана. За одоо Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын зандан шатар танд үг хэлнэ гэж эндэрт урьж байна. За эрхэм үндэд улсын их хурлын дарга, улсын их хурл засгийн газрын эрхэм гишүүдээ, Монгол улсын ард иргэдээ. За та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Монголчууд бид дэлхийн дан геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан түн шатхууны хомсдол, захиргаа эрчим хүчний хүндхэн хязгаарлалт, санаа нормгүй олон сорилт бэрхшээлүүдтэй нүр тулсан ч Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийг даван туулж бат зогсож чадсан бид гүнээ талархаж байна. Энэ бүхнийг даван туулахын төлөө хамтран ажилласан, хичээн зүтгэсэн засгийн газрын эрхэм гишүүд, улсын их хурлын дарга эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За энэ үдэш төрийн жолоог барилдч та бүхэн маань ингээд яаралтай цуглаад асуудлаа хэлж байгаа нь бас улс орны нөхцөл байдал энгийн гормоос гажиж улаан шумаад авж байгааг тод анхаарч ажиллах итгэл найдварын эхлэл гэж бодож байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, геополитикийн хурцдмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үе дэлхийд ихэн тулаад байна. Ийм цаг үед бол бид дотооддоо талцах биш, дэлхийн шуурганд хамтдаа сөрөн зогсох нэг Монгол байх юм цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улсын талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүй байхгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол төр засагтаа идэх, итгэл үгүй бол засаглал үгүй болно. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу ирэх болж хуурдаг гэмтэй. Өнөөдөр эрх мэдлийн шунд хүсэл хяналтгүй болж, намын хуваагдал зөрчилдөөн төрийн хямрал болж цаашлаад энэ дэлхийд шившиг болж байна. Хаяа нахахай шиг одоо ёс зүйн хэм хэмжээнээсээ давж төр улс нь үндэстэндээ юм буруу үлгэр дуурайл үлдээх нь
гажмөр үлдээж улс төрчид хязгааргүй их мөнгөөр засаг төрөөр тоглодог жишг тогтоож яана гэж үздэг. Үүнд бид одоо гүнээ харамсаж байна. Бид энэ ёс зүйн үнэлтийг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна. Ийм учраас бид төрийн үнийн үед ёс зүйн өндөрлөгт байх яруу жишг үлгэр дуурайлт үзүүлж ийм сан санаачлал гаргаж энэхүү шийдвэрийг гаргалаа. Энэ ан дээр ч гэсэн байдаг алд бие минь алжааваас алжаа тухай ахуй төрмөн буу алдар тухай гэдэг эзэн Чингис хааны үг бол бидний өглөө болгон санаж ах ёстой эрхэм сургаал ягшлал барилдлах дэг журмөн гэж бодож байна. 9 сарын өмнө та бүхний итгэл ард түмний захиалгаар Монгол Улсын ерхий сайдын хариуцлагатай албыг хүлээж авахдаа би нэг зүйлийг тодорхойлж ирсэн. Гадаад тал хэцүү байна, хямрал мөргөлдөөний сөрөг нөлөөллийг ард иргэдэд хүрүүлэхгүй төр өөрөө бүсэж хангална гэж ажил авсан өдрөө мэдэгдэж төсвийн тодтол хийсэн. Өнөөдөр би энэ унаад эдийн засгийг өөдөн татахын төлөө та бүхний өмнө энэ амлалт хүрэхийн төлөө хийсэн ажлаа бас товчхон ч гэсэн тайлагнаж хамтдаа туулсан замаа дүгнэх ёстой гэж үзэж байна. Манай засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж бодиттой өөрчлөлтүүдийг авчирч чадсан гэдгийг тоо баримтууд нотолж байгаа. Биднийг засгийн газрыг хүлээж авах үед нүүрсний үнэ унссан, экспорт хомигдсон, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт 2.6% хүртэл буурсаарсан байсныг та бүхэн санаж байна. Хэрэв бид цаг алдгүй шийдвэр гаргаагүй бол наадмаас өмнө нэг хурдтай нэг зориг гарган шийдээгүй бол инфляц 15% хүрч төгрөгийн ханш 4,000 төгрөг төрс долларын ханш 4,000 төгрөг хүрч сулрах төлбөрийн тэнцэл 1 тэрбум долларын алдагдалд орох бодит эрсдэл нүүрсэн байсан. Гэвч бид заашгүй сонголтыг хийсэн ард түмний халаасыг биш тэмтрэх биш төр өөрөө бүсэж хангалсан Монгол Улсын түүхэнд анх удаа 2.2 их найдаар төсвийн хэмнэлтийн тодтол хийсэн. Үүний үр дүнд нүүрсний экспорт 90 сая тонн хүрч нийт экспортын орлого 15.8 тэрбум долларт хүрлээ. Ноолуурын экспорт 332 сая долларт хүрч самсан ноолуурын экспорт 4.7 дахин өслөө, махны экспорт 25.7 өслөө. Жуулчдын тоо 720 мянгаас 847 мянган хүрч түүхэн дээд хэмжээний жуулчтай авлаа. Ингээ эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ. Инфляц 9.3-аас 8.3 улмаар одоо 6.5% болж буураад байна. Төлбөрийн тэнцэл 600 сая долларын алдагдaltaй байсан бол одоо 1 тэрбум долларын ашигтай боллоо. Валютын нөөц түүхэндээ хэмжээндээ буюу 7.1 тэрбум доллар төрж 2.1 тэрбум доллараар нэмэгдлээ. За энэ бол зөвхөн тоо биш, зөв бодлогын үр дүн юм. Энийг зөвхөн дотоодын тоо баримт биш, дэлхийн нэр хүнд бүхий гол 3 үнэлгээний байгууллага 3 өөр өнцөг аргачлалаар үнэлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж доктортой зэрэг шилжүүлсэн нь 2012 оноос хойш сүүлийн 14 жилд хүрж байгааг өндөр үзүүлэлт юм аа. Манай засгийн газар том төрөөс чадварлаг төрлөө шилжих эхлэлийг тавьж хариуцлагын шин соёлыг бий болголоо. Яамдын бүтцийг 81 нэгжээр өөрөлдвөл газар хэлцээр зөвтгсөн агентлагийн удирдлагыг 54-оор 29 зөвлөл хороог татан буулгаж төрийн өмчит компани удирдлагыг 200-аар бууруулж 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож хил гайлын шат дамжлагыг 40%-аар зөөллөө. Төрийн зарцсан өмчүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулж иргэдэд буцаан ашиглуулах шийдвэрүүдийг хэрэгжүүллээ. Ингэж одоо бид төр булаагч биш чөлөөлөгч байх ёстой гэдгийг бид боддоо хэрэгжүүлсэн. Эрдэнэс 5 толгой дээр онцгой дэглэм тогтоож ердөө 2 сарын дотор борлуулалтыг 1.6 дахин өсгсөн. Өнөөдөр энэний үр дүнд нүүрсний экспорт огцом нэмэгдэж биржийн арилжаа хэд их өссөн. Энийгээ дагаад үр ашиг нэмэгдсэн. Энэ бол бодит баримтууд тоо худлаа хэлдэггүй. Төр зөв үед зөв оролцвол үр ашиг бий болдог гэдгийг энэ харууллаа. Энэ бол зэгцтэй зөв бодлого бол үр ашигыг сайжруулдгийг харуулсан яруу тод жишээ юм аа. Манай засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангах хүрээнд ч гэсэн хар тамхитай
гэмт хэрэгтээ тэмцэх тусгай мэрэгсэн албыг байгууллаа. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг тууштай хэрэгжүүлж, баялагтай эзэн Монгол зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэлсэн. Төгөрг нуур, төмөртөө аваа зэрэг стратегийн ордуудыг төрд буцаа авч өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ. Оюутын шинэ ордыг 357 сая тонны тишийн нөөц илэрснээр Эрдэнэ төлөвлөлтөөр тэжээлийн цэгийн өмнөө биш ахаад 100 жил доктортой ажиллах бат бүх суурийг тавилаа. Энд зис хайлуулах үйлдвэр бодит ажил хэрэг болон хэрэгжиж эхэллээ. Ингээд Эрдэнэт бол одоо тэжээлийн цэгийн өмнөө биш 100 давнах баялагын их ундраг гэдгээ нотолж одоо зэсийн үйлдвэр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг олон хуваар нэмэгдүүлэхийн бодит салбарыг эхлүүллээ. Төрийн эмчит салбарт зэгцэр хөдөлгөөн амжилттай хэрэгжиж Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их найдын төгрөгийн орлого, 4.5 их найд төгрөгийн ашиг, 4 их найд төгрөгийн татвар төлрүүлэлт. Энэ бол зэгцтэй зөв бодлого, төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотлого мөн. Мөн баялагтай эзэн Монгол үндэсний зорилтыг хэрэгжүүлэх бодит талхам эхлүүлсэн. Бид баялагын бодлогыг үгнээс бодит ажил болгосон. Хамгийн тод жишээ нь Бортегийн ордыг бид ил тод нээлттэй өрсөлдөөн зарчмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах шин зарчим, шин аргыг нэвтрүүлж одоо тууштай зарлаа. Монголын өгөөжийг 51% бууруулахгүй зарчим баримталж олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 9 сарын хугацаанд бид баялагын бодлогын үгнээс ийм бодит ажлууд болгосон. Өнөөдөр Бортегийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хөсөлтөд ирүүлж 500 саяас 1 тэрбум ам долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна. Энэ бол зах зээлийн үнээр, биржийн үнээр хийгдэх харилж байна. Энэ нэг зүйлийг тод харуулж байна. Монголын баялаг үнэгүй биш, зөв ашиглавал дэлхийд үнэлэгддэг болохын нотлогоо юм. Түүнчлэн олон жилийн турш яригдж буй оюу толгой ордоос Монголын ард түмэнд хүрт хөрөөгч өгөөжийг нэмэгдүүлэхэд манай засгийн газар хатуу байр суурь баримталж тодорхой тооцоо судалгаатай ажилласны үр дүнд бодит үр дүнд хүрч байна. Тухайлбал Монголын ард түмний хүрт өгөөжийг 60%-аас доошгүй болгож нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлж урьдчилгаа ногдол ашгийг авах, зээлийн хүүг 5-аас 6% болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 2 дахин бууруулах гэсэн 5 үндсэн хатуу шаардлагыг тавиад яриа хэлцээр амжилттай өрнөж байна. Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн, баялагын дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Хэлцээр эд үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх ёсгүй гэдгийг бид энд цохон тэмдэглэж байна. Манай засгийн газар үндэсний баялагын бодлого тогтолцооны өөрчлөлтийг бодитоор хэрэгжүүллээ. Тухайлбал стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь өгөөжийг тодорхой болох хэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр ард түмэн бүгд хожих зарчим тулгуурласан шин загварыг эхлүүллээ. Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хийсэн хэлцээний үр дүнд баялагын өгөөжийн доод хэмжээг 60%-аас бууруулахгүй байх зарчмын тохиролцоонд хүрлээ. Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөх механизмыг бий болгож баялагын татвар хэлбэрээр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харин баялагын өгөөжийг ард түмэнд хамгийн өндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыг ингэж бодиттой хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл төрийн шууд эзэмшлийг илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсан ашигт малтмлын төлбөр өгөөжийн шин тогтолцоогоор орлуулах шийдлийг болсон. Энэ бол баялаг төсөв иргэн гэсэн шин тогтолцооны эхлэл юм аа. Манай засгийн газар эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдрал айл өрхийн үе талгаар оруулахын тулд хичээл ажиллаж байна. Зарим үр дүнгээс товч дурдвал өрхийн бодит орлого 50% өсөж, аялал жуулчлалын тоо 847 мянга болж 728 сая долларын орлого боллоо. Эрүүл мэндийн салбар тэр дундаа өдөрт 600 байсан Улаанбархан өвчний халдварын эсрэг дархлаажуулалтыг 95 хүргэж өвчлөлийг зогсоолоо. За энэ бүхэн бол тоо зүйлтүүд биш. Энэ бол аврагдсан аим, хамгаалагдсан ирээдүй Монгол хүний амьдралын чанарын өөрчлөлт юм аа. Мөн хөдөө орон дахь тавдрын онцлогоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлж одоо үр ашгийг нь сайжруулах зохиц бодлого хэрэгжиж байна. Эрхэм гишүүдээ, өнгөрсөн 9 сарын хугацаанд манай засгийн газар дараах 5 суур үр дүнд хүрлээ. Эдийн засгийг хямралаас гаргаж, өсөлтийг 6.8% хүргэснээр цаашдын
солонгорсон эдийн засгийн суур бичиг эхлүүллээ. Данхар төрийг зэгцлэх шинжилгээг эхлүүллээ. Баялагын бодлогын шин стандарт тогтооллоо. Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ. Иргэдийн амьдралд мэдгэдэггүйц бодит өөрчлөлтийг авчрах 300 хоногийн төлөвлөгөөг амьдралд наалттай хэлбэрээр хэрэгжүүлж байна. Бид системийн өөрчлөлтийн суурийг ингэж тавьж эхлүүллээ. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажил цаашдаа тууштай залгам чанартай үргэлжлэх ёстой. Бид эдийн засгийн ямарлыг давсан, бид ард түмнийхээ итгэлийг сэргээсэн, бид шинэ боломжуудын үүдийг нээсэн. Бид бүхний амжуулж чадаагүй олон ажлууд байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан. Энэ бол Монгол улсын язгуур эрх шиг Монголын ард түмний итгэл өргөсөн тангараг. Энэ бол төгсгөл биш, энэ бол шинэ эхлэл. Ийм учраас бид эх 5 жилд улсаа хөгжүүлэх шинэ итгэл, эрс шинтгэл 5 жилийн үндсэн чиглэлийг тодорхой шалгуур хэмжих үзүүлэлтүүдээр бодиттой хэрэгжүүлж, өдөр тутмаар төлөвлөж, хэмжиж, хэрэгжүүлж хянж ажилтдаг системийг мөрдөж байна. Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэх ёстой, Монголын төр Монголын иргэндээ үйлчлэх ёстой. Ингээ 9 сарын өмнө өгсөн амлалтаа бид өнөөдөр та бүхэндээ давчхан тайлагнаж байна. Хийсэн ажил их байна. Дараа дэлгэрэнгүй тайлагнах боломж олдно гэдэгт итгэж байна. Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөр байна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол улс зөв бодлогоор зэгцтэй зэгцэр хөдөлгөөнөөр урагшилж чаднаа. Эрхэм гишүүдээ бид ажиллаа хийсэ. Гэхдээ надад бидэнд энэ тоо баримтаас илүү Монгол төрийн систем, Монгол төрийн ёс зүй өөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсан төрийн бүхнийг зэгцлэхийн тулд зэгцэр хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шин шатанд гаргах түүхэн орлого байсан. Төр нэргнээсээ холдсон, авилгад идэгдсэн шийдвэр гаргаж чаддаггүй тогтцоог халах нь бидний туйлын зорилго байлаа. Бид ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухал шийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуун цэгээс дутхааргүйгээр нэрвэгдүүлж эхэлсэн байна. Улс төрийн институтуудын хуваарлалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засагт нурж мэдхээр юм аюул ойрцсон байна. Ард түмний итгэл өмчлийг шударга эсэргээж, ардчлалын үнд зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний аж амьдрал чухал, төр нь гацж, төрийн түвшээд нь улсын ашиг хонжооны төлөө гүтгэлэг дайралтаар нийгмийн сэтгэл зүйд гүн хямралж ирж байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Монголд хүн засгалдаггүй, хууль засгалдаг байх ёстой. Задарсныг нь засгалдаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байна, цаашдаач байх учиртай. Энэ бол одоо Монголын төрөө. Төр зогсох ёсгүй, төрийн бодлого тасалдах ёсгүй, төрийн үйл ажиллагаа саадах учиргүй. Монгол улс урагшилсаар байх ёстой. Би явж болно. Харин шудраг үнний төлөө тэмцэл хязгаарч зогсохгүй. Монголын төрийн үйл ажиллагаа тасарчлахгүй. Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна. Би ийм учраас ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Улс төрийн өрнөл үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдно гэдэгт итгэж байна. Албан тушаал мөнх биш, харин Монголын төр мөнх юм. Улс төрийн тэмцлийн золиос нь ард дэргэд байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт үнэн зөв эцтэй заавал ялна. Төр төвшин дэлхийн ертөнц амгалан байх болтугай. Мөнх өгтөнгөрийн хүчин дор Монгол улс маань мандан бадар болтугай. Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Зандан Шатар танд баярлалаа. Одоо Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Зандан Шатрын үүрэгт ажиллаж чөлөөлөх асуудлаар ил санал хураалт явуулна. Гишүүд санал хураалтанд үлдээ.
Гомжовын Зандан шатрын гаргасан Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Санал хураалтанд 126 гишүүнээс 76 гишүүн оролцож 73 гишүүн санал өгснөөс 54 гишүүн дэмжиж 74% санал дэмжигдлээ. Гомжовын Зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон олонхын гишүүдийн олонх дэмжсэн тул Гомжовын Зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын хурлын тогтоол баталсанд тоослоо. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя. Монгол Улсын их хурлын тогтоол 2026 он 3 дугаар сарын 27-ны өдөр Гомжовын Зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай. Улаанбаатар хот. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалт 40-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 1 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 100-р зүйлийн 100-гийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох юм. 1. Гомжовын Зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөсгөө. 2. Монгол Улсын ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Гомжовын Зандан шатрт даалгасгав. 3. Энэ тогтоолыг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөсгөө. За тогтоолын эцсийн найрлага дээр саналтай гишүүд байвал санал өгнө. Алга байна. За ингээд өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлцэх асуудал дууссан тул хуралдаан үндэслэнэ гэдэг.